За түлшний эрчим хүчний их үүсвэр олон төрөлтэй байх тусмал улсын эдийн засагт хэрэгтэй эрчим хүчний аюулгүй байдал хэрэгтэй хүмүүсийн амжиргаанд хэрэгтэй. Одоо ингээд бага хэмжээгээр өөрийнхөө эрчим хүчийг хангачи нарны одоо тойл тавьчи эсвэл нэг аж ахуй дээр өөрийгөө хангach эрчим хүчний их үүсвэртэй болчихъя гэдэг тохиолдол дээр бол төрөөс очиод зөвшөөрөл өгөөл ийм хүн сурталчилан зүйлүүд ерөөс ямар ч шаардлагагүй. Энэ бас улсын хурлын нөгөө чөлөөлийн аяны хүрээнд саяхан тогтоол батлагдсан. Тэр нь бол тодорхой хэмжээний ач холбогдол өгж байна. 1.5 хүртэл өөрийн хэрэгцээнд мегаватт чадалтай бол одоо шууд яддаг байхгүй төрийн зохицуултгүйгээр байгуулж болдог. Тэгэхээр энэ хэмжээг нэмэгдүүлэх цаг нь болсон байна. 15 мегаватт хүртэл чөлөөлмөр байна. Энэ асуудлыг бол бас дараагийн эрх зүйн орчинд ярих шаардлагатай гэж үзэж байгаа. За тэгээд санхүүжилтийн их үүсвэрийн талаар бол нэлээд ярьлаа. Ногоон санхүүжилтийн их үүсвэр бол харьцангуй одоо олдох боломжтой хүү багтаа ийм зүйл байдаг. Тэгэхээр түүнийг татаж оруулж ирэхэд Монгол за нэгдийн төслүүд хэрэглээ хэрэгтэй. Хоёрдугаарт нь тэрийг үнэхээр аваад үнэхээр ногооруулсан, үнэхээр үлэмжийн бууруулсан юм а гэдгийг баталж харуулах ёстой. Тэр баталж харуулах тогтолцоог нь бол MRV гэж байгаа. Тэр тогтолцоог хэрэгжүүлэх тал дээр бол нэлээд бас хилцүүл өрнөлөө. Энэ тогтолцоогоо сайн хийж чадахгүй, хүлэмжийн хийгээ сайн тоолж чадахгүй бол гадаадын санхүүгийн байгууллагууд Монголд ногоон мөнгө нь очиод хаашаа явах вэ гэдэг дээр эргэлзээд өрнө. Эргэлзээд өрөх юм бол ногоон санхүүжилт явахгүй. Тэгэхээр энэ тооцооллын аргачлалыг сайжруулах асуудал бол их чухал байгаа. Энэ өөрөө тийм айхтар нарийн шинжилгээ ухаан бол биш. Хамгийн гол нь хариуцсан газрууд ингээд ажиллаж явах ёстой. Тэгэхээр Монголд бол энэ байгаль орчин аялал жуулчлалын яам гол одоо хариуцсан төрийн бүтц. Тэгэхээр тэр хүрээндээ энэ хүлэмжийн тооллого тэгээд хэмжилт нотлогоо тайлагналт их ажлыг бол сайжруулах шаардлагатай байна гэсэн төгөлд гарч байна. Тэгэхээр Ирэмбийн хувьд дулаан сууц гэдэг бол нэгдүгээр асуудал. Хамгийн бага хөрөнгө оруулалтаар хамгийн хүлэмжээ бууруулдаг. Хамгийн үр ашигтай технологи шийдэл. Нэмэх нь нар эрчим хүч. Дулаан суудсан дээр дулаан гэр эсвэл дулаан байшин дээр нарны эрчим хүчээ тавихад эрчим хүчний хэрэгцээг хангачиж байгаа. Тэгэхээр ингээд хөрөнгө оруулалтын хувьд бол нөгөө дулаалах нь арай бага мөртлөө илүү үр ашигтай. Нэмэх нь нар гэж ингэж холсон байдлаар явах хэрэгтэй гэдгийг ер нь бүх төвшөнд л бас хүмүүс ярьж байна, санал нийлж байна. Тэгэхээр энэ бол бас урт хугацаанд санал нийлж байгаа нэг юм дүгнэлт юм байна гэж бодож байна.